Онцгой байдлын газар мал эмнэлгийн газар хамтарсан гамшигаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ. Өврөнг аймгийн онцгой байдлын газраас цуглаар зарлан мэдээллийн тохиог өглөөний тэг 4 цагт өгч мал эмнэлгийн гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангийн удирдлага алба хаагчид яаралтай цугларснаар тус арга хэмжээ эхэлсэн юм а. Энэ команд штабын сургуулиуд маань хүн ам эрүүл мэнд аюулт үзэгдлийн үед л ерөөсөө хүн ам эрүүл мэнд эд хөрөнгө хороо хамгаалахын тулд тухайн байгууллагын ажилтан алба хаагчдыг дадлага сургуулжуулах машин техник дайчлан гаргах хүч хэрэгсэл ажиллуулахын тулд команд сургуулийг зохион байгуулж ажилладаг. Энэ удаад мал эмнэлгийн ерхий газар болон онцгой ерхий газрын даргын хамтарсан тушаалаар орон даяар команд сургуулийг 2025 оны 3 дугаар сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулалт төлөвлөгдөөд өнөөдөр өглөө 26-ны өглөө буюу 4 цагт орон даяараа төгшөрийн цугларт тохоогоор өнөөдөр 4 цаг 10 минутанд Өврөнг аймгийн мал эмнэлгийн газрыг төгшөрийн тохоогоор ажиллуулсан байгаа. Гамшигаас хамгаалах мал эмнэлгийн албаны мэргэжлийн 4 бүлэг 21 албан хаагчтайгаар сургуульд оролцлоо. Дуурайлган үзүүлэх дадлага сургуульд мал эмнэлгийн газар болон нарийнтэл сумд 20 цэрийн хяналтын цэг 19 сумын мал эмнэлгийн дасгийн нийт 49 ажилтан албаагч оролцсон юм а. Ерөнхийдөө мал эмнэлгийн салбар бол босоод тогтолцоонд шинжилсэн олон улсын жишгт ороод босоод тогтолцоонд орчихсон. Тэгэхээр бол дээрээсээ гарсан шийдвэр бол доотлынхаа сумынхаа төвшин, сумынхаа дасаг нэгж хүртэл бол ерөөсөө зэрэгцсэн нэг командаар бол баг бүх тушаалууд болон үйл ажиллагаанууд бол нэг шугамаар, нэг голдрлоор, нэг командаар ингэж явдаг. Ийм үйл ажиллагаа орно. Хоёрдугаарт бол ерөөсөө салбар хоорондын уялдаанууд сайжирна. Гуравдугаарт бол бид нэр өөрсдөө яг энэтэйгээ холбогдуулаад бол гоцолдол төвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын эдит төлөвлөгөө гэж гарсан. Дээр нь гамшигаас сэргийлэх төлөвлөгөөгээд энэ төлөвлөгөөнүүдээ шинжилгээ дахиж баталчихсан. Тэр нь бол яг бодит нөхцөл байдал дээр хийсэн төлөвлөгөө илүү сайжирсан байгаа. Гамшигаас хамгаалах команд штабын сургууль нь мал эмнэлгийн байгууллагын удирдлага мэргэжлийн анги алба хаагчдын бэлэн байдлыг үнэлэх, гамшигын нөхцөлд ажиллах чадварыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд анх удаа болж байгаагаараа онцлогтой юм а.